За сайн зөвлөс өнөөдөр 26-ны 4-р сарын 2. Тэгэхээр хэд хэд удаа бичлэгээр танилцуулж байсан Ames NX 360 гэх холбогчийн талаар энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авсан хэрэглэгч нарт гоё мэдээтэй. Тэр юу вэ гэхээр саяны буудаж байгааг анзаарсан баг тийм. Үүн дээр recoil баригч функцийг тохируулсан байна. Тэгэхээр миний зүгээс анх энэхүү холбогчийг танилцуулахдаа зарахтаа recoil баригч ажиллахгүй, recoil баригчийн функц байхгүй гэж зарж ирсэн. Гэхдээ анхнаасаа дотор нь тэр функц байхын үед байсан нэлээд алдаатай байсан. Танилцуулж байгаа одоо арай сар болоогүй байна. Танилцуулснаас хойш сарын хугацаанд 3-4 шинжилэл болон апдейтууд, програмын апдейтууд орж ирсэн байна. Тэр Gemvin брэнд нь өөрөө шинжилгээг маш сайн хийж байгаа. Түүний ачаар зарим боломжгүй зүйлс бас боломжтой болж байна. Зарим үйлчлүүлэгчнэр өөрсдөө энэхүү функцийг бас ухаад надад мэдээллүүдийг хүргэж байсан. Энэ ингэж болж шүү, тэгж болж шүү. Энэ бол ер нь бол холбогч тохиромжийг тоглож байгаа хүнээс надад өгч байгаа мэдээллүүд нь маш үн цэнтэй байдаг. Тэрнээр тийм алдаа, энэ дээр ийм алдаа, тэг чинь түүнийхэн дагуу миний зүгээс судалдаг, зарим алдаануудыг цаашаа уламжилдаг. Тэгэхээр миний хувьд энэхүү холбогчийг нэлээд орхигдуулсан байсан. Анх танилцуулга хийснээс хойш сая цаг зав гаргаад нэлээд тохиргоон дээр нь ухаж судалж үзлээ. Тэгсэн чинь recoil баригч нь тун аятайхан болсон байна. Одоо та бүхэн миний маусны даралтыг анзаараад би хойшоо татах нь яах нь те. За нэг иймэрхүү. Бас анзаарсан бол single буугаар спамдж байгаа. Тэрхүү тохиргоо яаж хийсэн бэ гэхээр гартаа дарахад нэмэлт даралтаар гартаа хамгийн ойр байж болох даралт болох маус тав дээр хийж өгсөн. Уртал дээр нь. Тэгэхээр энэхүү даралтыг дараастаа байхад арт кликер ажиллаж байна. За тэгээд энэхүү холбогчийг манайхаас худалдаж авсан хэрэглэгч нар чатаар орж ирээд эдгээр тохиргооны дэлгэрэнгүй зааварчилгааны линкийг аваарай. Гэхдээ хамгийн гол шаардлага нь та үүнийг худалдаж авсан гэх баталгааг надад харуулах ёстой. За тэгээд дараагийн бичлэгээр stand off-ын тохиргоон дээр хэрхэн ажилласныг бас зааварчилгаар явуулах болно.